Тэгэхээр бор байх хэд хэдэн шатгаан байгаа ч гэсэн дотоод болон гадаад ийм шатгаан байдгаа. Тэгэхээр одоо дотроосоо бор байх шалтгааныг эмчлэх хэрэгтэй. Гаднаас нь энэ арьс бор болоод байгаа шалтгааныг эмчилнэ гэсэн үг. Тэгэхээр энэ хүний тухайд бол нөсөөтэй сэвхтэй гэдгээр ерөнхийдөө эмэгтэйчүүд чинь сэх үүсэх процесс нь за нарнаас шалтгаалсан гэж хэлж байгаа боловч үнэндээ сэх үүсэх процесс чинь зөндөө олон шалтгаанаас болдог. За элэг цэсний үйл ажиллагаа, за тэгээд нөгөө жирэмсний үеих хүүхэд тээх явцад тэгээд одоо энэ нарны их тягаан тоянаас үүсэхтэй тэгээд бид байгаа хор нэлийн одоо ихсэх гих мэтээс шалтгаалаад нүүр ингээ бараан болоод ингээ сэвхдэг. Тэгэл дийлэнхдээ бүх хүүхэд тээж яхад бүх эмэгтэйчүүд хүүхэд тээж яхад яагаад зарим нь сэвхтэй зарим нь ерөөсөө сэвхдэггүй юм бэ гэдэг ийм асуулт үүсдэг. Тэгэхээр одоо тухайн хүний бие организм хүүхэд тээхдээ одоо шим тэжээлэр баялаг хүүхдэд тэжээх бололцооны ийм байвал хүн хордлого өгдөгөө хоёрдугаарт нь сэх үүсдэг байхгүй. Гэтэл энэ шим тэжээл нь дутуу хүүхэд тээхэд хамаг биенээс нь энэ жоох юм байна жоохныг авчиж биш шаардлагатай байгаа бүх юм аваа явчихдаг учраас хүмүүс бол хүүхэд тээхдээ хордлого өгөх мөн өөрөө сэвхдэх харлах одоо харлаж үлдэх ийм одоо шинж тэмдгүүд илэрч идэг. Тэгэхээр сэвхний шин чанарыг таних хэрэгтэй. Сэвхийг бол шууд одоо энэ огтолдог юу гэдэг вүлээ CO2 гэдэг юугаар лазераар ерөөсөө явдггүй шүү. Энэ бол хүний арьсныг ингээд нүхлээ тавчиж байгаа процесс болохоос биш сэвхийг одоо эмчилдэг ийм үйлдэл байдгүй. Тэгэхээр энэ хүний тухайд бол ер нь бол нэг ирээд үзүүлээрээ тэгэхээр дотоод болоод гадаад шалтгааныг хоёулангийн олоод тэгээ гаднаасаа одоо энэ хайх процесс манай дээр бол тухайн хүн одоо 40 настай гэж байгаа учраас baby face бид нар явахгүй Red Touch Pro за тэгээд Envision-ы Lumeka гэдэг ийм аппарат байгаа. Тэгэхээр энэ одоо дотроос нь эмчилгээ цуг яваа, гаднаас нь эмчилгээ цуг явахаар хүн бол маш гоё ингээд тунгалагжиж ирдэг. Тэгэхээр энэ одоо насанд одоо 40 наснд ингээд хүрээд ирэхээр хүний коллаген ширхэг арьсанд нэлээ алдагдсан байх юм бол харлах сэвхдэг процесс хүчтэй явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр коллагеныг нөхөх эмчилгээ хийн. За энэ одоо сэвчилт өгöd байгаа дөрхөө RE20 гээд дахин 20 настай болёо гэдэг RE20 гэдэг энэ тариа бас маш их сайн нөлөө өгдөгөө. Коллагены ширхэг сайжраад нүүр зузаараад одоо арьсан зузаараад тэгээд сэтэлжилтийг буулгаад ирэх юм бол гоё цагаан тунгалаг арьстай болох боломжтой. Тэгэхээр 35-аас дээш насны тэгэхээр хүний ингээд нүүрний байх ёстой байрнаасаа хүний нүүр чи ингээд дух тий. За тэгээд энэ нүүрний дунд хэсэг, доод хэсэг гэдэг ингээд 3 хэсгээс хуваагдж байгаа байхгүй. За гэтэл энэ дух ингээд доошоо суухаараа нүд дардаг. За хоёр талын мах нь энэ хоёр шанаан дээрээ урсаж орж ирээд эндээ ийм хонхор үүсээд энэ шанааны яс товгор шанаатай юм шиг болж эхэлнэ. Хацран дээр байгаа мах доошоо нөгөөд уруулын хажууд хамар уруулын хооронд юм уу ингэж нүүжирнэ. Энэ байжсэн махнууд доошоо урсаад ирүүн дээр хүзүү рүүгээ ингэж орж ирдэг. Ийм процесс ингэж явагддаг байхгүй. Тэгэхээр хүний нүрийг доош нь ингэж одоо сулрал өгөөд ингэж ирэхээр байж байгаа газраасаа нүүцсэн байхаар хүмүүс нөгөө ийм гонигтай царайтай юм шиг ядарсан царайтай юм шиг нүүр нь урт болцсон юм шиг ийм мэдрэмжтэй болоод ирдэг. Тэгэхээр бүх одоо энэ байж байгаа юмнуудыг чинь байр байрыг олоод буцааж өгөхөр хүн буцаага залуужуулах одоо ийм эмчилгээ хийж залууждаг байхгүй. Тэгэхээр хүмүүс дийлэнхдээ ингээд ирэхээр хамар урлын гурвалжин луга гиалуроны хүчлийн пилэр шахуулаад эндээ гиалуроны хүчлийн пилэр шахуулаад урууландаа гиалуроны хүчлийн пилэр шахуулаад энд хоосон байсандээ гиалуроны хүчлийн пилэр шахуулаад тэгээд ингээд харахаар нүүр нь ингээд дүүрсэн юм шиг харагдаж байгаа мөртлөө зурган дээр ийм хавгандсан юм шиг ингээ ус гүйтсэн юм шиг ийм царайтай болно. Натуралын ийм одоо нөгөө байглаараа ийм царай үүсдэггүй. Тэгэхээр нүүрэн дээр байгаа бүх эд эрхтнүүдийг буцаж байрлуулж иж та үндэс суурьаараа залуужих ийм боломжтой болдго юм аа. Тэгэхээр энд одоо байгаа тий энэ хэсэг 2 дахь тий 3 4 5 гэд энэ нөгөө нингүү арьстай хэсгүүд чинь хүний нүүрний жингээс болоод одоо газрын татах хүчнээс болоод ингээ нингүү учраас татагдаад энд нингүрээд энд нингүрч үрчээгээд
За энд одоо энэ чихний хажуу талаар ийм босоо өвчлөө үүсээд завчин нэнгүрээд ингээд ирж байгаа хэсгүүдийг бүгдийг нэмчилж болно. Өвчлөө юуч байхгүй болгож болно. Бүгд байр руугаа яваад ингэж болно. Тэгэхээр нүүрний жингийн одоо бууруулах, энийг доошоо арьсан салаад, өөхөн салаад унжицсан байгаа хэсгүүдийг болиулах ийм эмчилгээг бол хийнэ. За энэ дээр бол нүүрний махлалт одоо жингийн хэмжээнээс шалтгаалаад онжет юм уу, иножет гэдэг энэ хоёр үйлчилгээг бол хийн. Тэгэхээр энэ хоёр мах нь ихсээд ирэхээр хүнийг ингэж шахаж ирээд тэгэд ийм одоо өрчлөөнүүд үүсгэн. Тэгэхээр энэ хэсгүүдийн буцаж байранд нь ингэж оруулах эмчилгээнүүд хийн шүү. Тэгэхээр онжет, иножет гэдэг ийм эмчилгээнүүд вакцины эмчилгээ хийх нь байна. За тэгээд шимэгдээд бүр арьсан ингээ босоогоороо ингээд инээхэд ингээ хуйлраад ийм одоо зураас үүсэж байгаа, хүзүүрүү ингээд суудсан зураас үүссэн, ингээд нөгөө үргэлжилсэн арьсны суулт явцсан бол үүн тохирсон эмчилгээнүүдийг бас хийнэ. Тэгэхээр зөвхөн ингээд аз жаргалтай юм шиг, баяр хөөртэй юм шиг харагдах биш, суураар нь гоё ингээд залуужуулаад тэгвэл угаасаа таны нүүр аз жаргалтайгаар гэрэлтэх боломжтой гоё болно. За тэгэхээр нөгөө шууд л хурдан урд нь одоо зүгээр болгочих, энийг харагдахгүй болгочих гэдэг эмчилгээ хийчихээр дараа нь хүн энд байсан гиалрны хүчил нь нүүгээд энэ лугаа орж ирээд нэг том дугуйрсан сүдрэлсэн хацартай, энд байсан энэ лугаа орж ирээд ийм 3 ирүүтэй юм шиг завжтай, тэгээд энд байгаа нь бүр хөхөрцөн ийм ус гүйтсэн юм шиг товгор ийм юутай гэдэг ингээд нэг ийм банцхар царайтай хүмүүс ирдэг байхгүй юу? Энийг яах вэ гэхээр нүүрний давхрууд гиалуроны хүчил битгий хийлгээч. Гиалуроны хүчил их хийлгээд байх тусам энэ буцаж ингээд ийм бамбгар царайтай муухай болдгоо шүү. Тэгээ гиалуроны хүчил шимэгдэхдээ гиалуроны хүчил нь шимэгдчихнэ. Гиалуроны хүчлийг удаан байлгадаг бодисууд нь үлдчихдэг учраас хүн ерөөсөө ийм буцаж натурал байдал руугаа ороход маш хүндрэлтгий болдго юм шүү. Тэгэхээр гиалуроны хүчил нүүрэндээ битгий хийлгэрээ гэж дахин хэлээд байгаа шүү. За өвдөг ингээ нугарахад одоо босож явж байгаад ингээд өвдгөө нуглаад шатаар өксөхөд одоо ихцэнгээд өргөд өксөхөд өвдөг өвдөж байгаа бол өвдөгний үеийн дээр өвдөж байгаа юм шиг боловч энэ дандаа таазтай холбоотой байдаг. Тэгэхээр таазан дээр буюу энэ аарцхан дээр өөрчлөлт өгч байгаа хүн заавал өвдгөн дээр энэний дараа ачаалал өгдөг юм аа. Тэгэхээр энэ нөгөө энэ аарцхан дээр чинь ямар нэгэн асуудал байна уу гэдгийг ирээд ингээ шалгуулаарай. Өвдөг хэр удаан өвдсөн бэ гэдгээс шалтгаалаад эргэж буцахгүй илэгдэлд ороод ингээд хүмүүст бол дийлэгтэй өвдөгний үеэ солиулаа гэдэг ийм зөвлөгөөнүүд авцсан хаалгааны заалттай гэдэг хүмүүс их ирдэг байхгүй. Тэгэхээр энэ өвдөгний үе ингэж илэгдэх болсон шалтгаан нь одоо энэ аарцагны яс одоо байх ёстой газраасаа ингэж эргэх юм уу? Өндөр нам болох юм уу те? За тэгээд энэ өөрийнхөө байдлаас гадснаас болоод хүн нэг ийм ингээл догонцоо яваад байгаа юм шиг байдлуудаасаа болоод хүнд ийм өвдгөн дээрээ ачаалал өгдөг юм аа. За тэгэхээр хөлөө гэмтэж исэн хүн бол заавал өвдөг аарцхан дээр асуудал үүссэн байдаг. За шагаагаараа гэмтсэн хүн, таяг тулж исэн одоо ямар нэгэн бэртэл аваад таяг тулж исэн хүмүүс бол заавал энэ гэмтлийн дараа аарцгийг засах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ заслыг заавал хийх хэрэгтэй. За тэгээд хүмүүс аарцаг зөрүүтэй байна гэ аарцагны тэгшлэг массаж хийлгчэд тэгэл орчдөг. Тэгэл та зуршлаа засаагүй бол аарцагны массаж хийлгээд тухайн үедээ засарж байгаа юм шиг боловч буцаал та зуршлаараа хөлөө ингэж ачиж суудаг тий байнга өрөөсөн хөл дээрээ ингэж одоо сойд зогсдог хүмүүсээ тэгштэй зогсохдоо ингэж хазаад зогсдог. Ингэж ташаагаад тул зогсдог. Хүүхдээ өрөөсөн одоо ташаан дээр суулгадаг гэх мэт ийм асуудлуудаас болоод гажиг үүсээд энэ нь явандаа таны бүх нуруу энэ аарцаг өвдөг ташаа бүх эвдрэлд хүргэдэг юм аа. Тэгэхээр ирээд ингээд онцлуулахаар таны бүх эвдрэл гажигчин гараад аарцгийн ясны гажиг чинь юу юунд нөлөөлөд байгаа юм? Нуруу яагаад өвдөд байгаа юм? Өвдөг яагаад өвдөд байгаа юм бэ гэдэг шалтгаануудыг онцлоод өгдөг юм аа. Тэгэд онцлогдсны дараа та зүү тавиулах уу, дасгал хийх үү, массаж барайг хийх юм уу?
Энэ одоо эмчилгээгээ яаж хийх вэ гэдэг бүх хариунууд нь гарч ирдэг байхгүй юу. Тэгэхээр ингээ нурууны ясны зураг авахгүйлаад ингээ хуваагаад аваад энийгээ нийлүүлээд ингээ эрентхэнээр нурууны зураг авах хүрээдэрдэг. Тэгэл арцх нь бүр дээр дор ингэж эргэцсэн тий ингээд ташаалтцсан ийм байгаануудыг юусоо гаргаж чаддаггүй. Тэгэхээр бүтэн биеэр чи ямар нэгэн эрентхээний хор байхгүйгээр шууд зогсоо байдлаас авахар нурууны чинь зураг үнэн гардаг байхгүй юу. Гэтэл хэвтүүлж байгаа тэгэхээр хүн чинь хэвтгэхээрээ бүх юмаа суллаад ингээд дээшээ хараа хэвтчихэж байгаа учраас энэ нурууны морийг чинь бас өөр гардаг, багасаж гардаг. Тэгэхээр ирээд ингээд онцлуулахаар бүх юм чинь таны өндөр чинь хэд байх ёстой байсан чи хэд явуулчаад байгаа, нуугдмал өндөр чи хэд байгаа юм. Аль яс хаашаа буруу явчаад таныг одоогийн зовлонтой байдалд хүргээд байгаа юм бэ гэдэг энэ юуг чинь оншилж өгнө. Тэгэхээр энэ нугалахад хэцүү байгааг бол ирээд үзүүлжээж хэр зэргийн эвдрэл байгаа юм бэ? Хэдгээр төвшөнд байгаа юм? Яаж эмчилж болох юм гэдгийг ингээд үзнэ. За тэгээд энэ өвдөгний үе рүү хийдэг ийм тариа Монголд ороод ирсэн байгаа юм билээ. Хүмүүс бол одоо ингээд нөгөө гиалуроны хүчилтнийг өвдөгнийхөө үе рүү хийлэгдэг байсан шүү дээ. Тэгэл одоо болохоор нөгөө конжуран буюу одоо солонгост ингээд таньдаг хүнтэй бол асуугаараа конжуран гэдэг тариа Монголд ороод ирсэн билээ. Тэр нь ингээд нөгөө загсан тарианаас гаргаж авсан таны өвдөгний үений зай ингээд шахагдаад багассан байж тээ. Энэ хоёр чи ингээд ийм зайтай байх ёстой байтал чи ингээд багасаад ингэсэн байгаа хооронд нь шингэн багасраа гэдэг рүү конжуран гэдэг тариаг ингээд хийчихээр таны илэгдээд нөгөө эвдэрсэн байгаа цагаан эдийг чинь нөхөн төлжүүлнэ. Зөвхөн зай гаргаа шингэн нөхөж байгаа биш. Энэ хоорондох зайг чинь бий болгож өгөнгөө энд эвдэрсэн нэг ийм чүмэгний зөөлөвч хэсэг байдаг шүү дээ. Энийг буцаж нөхөн төлжүүлдэг үйлчилгээтэй тариа ороод ирсэн байлээ. Тэгээд тэр тариаг та бүхэн бас сонирхоод үзээрэй. Тэгэхээр тэр нөгөө зөвхөн л одоо жиргэвт энэ шингэний үүрэг гүйцэтгэхээс гадна буцаж нөхөн төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд солонгост бол энэ маш одоо алдартай тариа, нөхөн сэргээх тариа. Тэгэхээр өвдөгний үений шингэнийг нөхөн төлжүүлээд зөөлөн эдийн жиргэвч одоо тэр цагаан гоё юм гялгар хэсэг байдаг шүү дээ. Тэрийг буцаж нөхөн төлжүүлдэг ийм одоо гайхалтай тариа албан ёсоор ороод ирсэн байлээ. Тэгээд тэрийг та бүхэн бол энэ нөгөө нөхөн сэргээх ийм одоо тарилгыг асуугаараа тэр очир аривжих үр гээд компани дээр бол ороод ирсэн. За тэрний анхны юуг нь тэр худалдаа авалтыг бол нэг эмнэлэг хийсэн байлээ. Би саяхан сонссон. Эмнэлгийн нэрийг бол санахгүй байна. Би тэгээд мэдхэл та бүхэнд бас хэлээд өгье. Тэгэхээр тэр нөгөө өвдөгний үе рүү ингээд тариа хийдэг. За тэгээд гиалуроны хүчилж шахаад байдаг ийм газрууд очир аривжих хүргээд энэ компанитай холбогдоод тэр үеийг нөхөн сэргээдэг ийм тариа буцаж нөхөн төлжүүлээд тэр зөөлөн эдийн буцаж нөхөн төлжүүлдэг ийм тариаг бас та бүхэн тариулах юм бол зүгээр гиалуроны хүчил тариулаад дуусахаар нь дахиж тариулаад байдгаас хамаагүй өөр нөлөөтэй юм байлээ шүү. Тэгээд солонгост бол нөгөө 6 сар болоод энийг тариулаад айгуу сайн болд юм байна л да. Гэтэл нөгөө 6 сар гэдэг хугацааг тогтоож өгөөгүй ингээд маш хэрэгтэй байна гэдэг даатгалд орсон юм байна солонгосын. Тэгээд даатгалд орсон чи ерөөсөө энэ гүмэн сайн тариа шүү гэдэг ерөөсөө эмнэлгийн үе мөчний эмнэлгийн тэр тариаг л хийлэгчий гэдэг одоо очор нь 2-3 сар болоод ерөөс дийлдэхэ байсан. Нөгөө хүмүүс чинь 2 сар 3 сар болоод нөгөөтгөө хийлгээгээд ингээд дийлдэхэ болоод тэгээд үнэхээр энэ хүний энэ завсраар хийсэн шингэн нь 2-3 сар болоод байхгүй очиод байгаа мөхөр үгүй. 6 сар байж л байдаг. Энд илэгдсэн илэгдлүүдийг нөхөж өгдөг. Ингээд хит давтамжтай хийгээд 3-4 хийгээд ирэхээр бүр энэ нь ингээд буцаад ургадаг ийм гой боломж байгаа юм билээ. Тэгэхээр энийг бас ингээд судлаад үзээрэй. Тэгээд конжуран гэд бичгээр англиар конжуран гэд бичгээр интернетээр бол зөндөө байгаа ямар үршигтэй тариа вэ гэдэг нь бол гараад ирнэ. Тэгэхээр энэ өргөж байгаа энэ өргөлтөн дээр бол өвдөгний үеийн энэ одоо илэгдэл байна уу гэдгийг бол онцлуулах хэрэгтэй шүү. Таазаа буюу одоо арцхны ясны гажгийг бас үзүүлэх хэрэгтэй байна. За тэгээд хүмүүс бол нэлийн шимт ижил дутагдaltaй байдаг юм аа. Тэгэхээр энэ дээр бас анхаармаар байна.